За сайн байцгаана уу. За энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Маш сайхан нартай сайхан өдрийн мэндийг хүргье. За өчигдөр одоо хүүхдийн эрхийнхэн олох сайхан баярын өдөр боллоо. Стана хүүхдүүд маань жинхэнэ магна теннисэн өдөр боллоо. Гэхдээ жоохон бороотой байсан ч гэсэн Монголд маань сайхан өдөр байлаа. За өнөөдрөөс та хэдтэй би ер нь одоо бид нар чинь Европ руу гарч явж байгаа улсууд нэлээдгүй байна. Европ орныг сонирхож байгаа улсууд нэлээдгүй байна. Очоод амьдарч байгаа нэлээдгүй хүмүүс байна. Нэлээдгүй гэдэг чинь одоо за яг Чехэд гэхэд л одоо 15,000 гаруй хүмүүстэй болчлоо. Бид нар яг юу мэдэх ёстой юм бэ? Очиж байгаа орондоо улсын уул, ёсын дагна гэдэг одоо манай Монголын маань зөрчсөн сайхан үг байдаг шүү дээ. За энэ тухай л хэдүүлээ өнөөдөр жоохон фокуслаад яриад үзье. Яагаад европчууд ер нь чимээгүй даруй хүнийг хүндэлдэг юм бэ? Хувийн орон зайг яагаад их эрхэмлдэг юм бэ? Энэ тухай хэдүүлээ ярилцах хэрэгтэй байна. Европт хувийн орон зай гэдэг нь бусдаас зайгаа барих гэдэг өөрөөсөө огт ойлгох биш. Чи өөрөө өөрийгөө амьдралыг эзэн гэсэн ойлголт одоо тэдний соёлтой л холбоотой юм асуудал шүү дээ. Тийм ээ. Үүнд хэд хэдэн шалтгаан байна. Хүний эрх, хувь хүний эрх чөлөөг маш өндөрөөр үнэлж яддаг газар Европт байгаа монголчуудын хувьд энийг одоо маш сайн мэдэж авах хэрэгтэй, хүндлэх хэрэгтэй соёл юм. Багасаа л өөр хүний амьдралд хэд оролцож болохгүй гэдгийг өстой хүмүүжлэрээ олоод авдаг юм асуудал. Бүр багасаа цэцэрлэгээс эхлээд энэ хүмүүжлүүдийг суулгаж идэх гэсэн үгдүүдтэй. Хүн бүрийн цаг мэдрэмж сонголтыг хүнддэхийг соёл гэж үздэг. Дуу чимээ асуулт асуух, янз бүрийн дуу чимээ гаргах, хит өндөр авиагаар ярих, чанга ярих хүртэл бусдад дарамт болж магадгүй гэж айж имэж. Айсантаач биш, хүндэлдэг, хажууд хүнээ хүндэлдэг, хажууд хөршөө хүндэлдэг. Тийм учраас энэ тухай маш сайн бодолтой байж амьдралдаа хандлага, тийм зөв хандлагатай байдаг. Бусдад дарамт болохгүй л гэсэн ийм л ойлголттой байдаг болсон. Даруй тайван байх бол ер нь боловсралтай л гэсэн ойлголт тэднэрт маш түгээмэл байдаг шүү дээ бас. Наад захын жишээ биш. Лифтэнд ороод чанга ярьдаггүй. Дэлгүүр супермаркет очоод чанга ярихгүй. Бие биентэйгээ ойрлолтоод хөөе чи хайч, хөөе чи наашаа гээл эсвэл хүүхдүүд нааш загваргүй гээл хүмүүсийн урдуур оогоргүй үзгээгээл одоо тийм асуудлуудыг аль болохоор гаргахгүй хичээдэг. Чехэд буюу ер нь Европод удсан улсууд бол энэ соёлыг бол айл хэзээний мэдэрсэн байгаа. Айл үржээ мэдэрсэн байгаа. Наад захын соёл байна. Урчилж айлд хизээч очдоггүй. Заавал тухайн айл зөвшөөрөл авч хэд хоногийн өмнө ч байдаг юм уу? Эсвэл одоо урд өдрөн ч байдаг юм уу? Бүр болохгүй бол бүр амжаагүй байх юм бол нэг цагийн өмнө ч байдаг юм уу? Заавал зөвшөөрөл авчиж тэр тухайн айлд очиж шаардлагатай бол очдог. Урьдсан бол очдог. Хэрвээ урчилж хилээгүй шууд хаалга үдэнд балбаад шөнө орой болсон хойно очоод унтаж байхад нь гар утас руу залгаал тэ ингэх юм бол энийг бол маш бүдүүлэг гэсэн ойлголттой байдаг. Энэ хүн маш бүдүүлэг хүн байна гэсэн л тодорхойлт таавна гэсэн үг. Энэ дээр бид нар бол одоо бүр аюулсан ойлгож авах ёстой байхгүй тийм ээ. Даан ялбангуяа албан газрын одоо канцлерийнхаа хүмүүс рүү ч юм уу те мастер дарга зэрэг рүүгээ ч юм уу мессеж бичихдээ бол ерөөсөө ажлын цагийн үед л бичгээс биш ажил тарсан хойно бичихэд бол маш бүдүүлэг л хамтлага гэж үзнэ. Энэ дэр хэдүүлээ бас боломжлох хэрэгтэй. Ямар ба нэг юм бичвэл хагас сайдаар бичихгүй байх. За бүр нэг үнэхээр нэг амьд тулсан асуудал байх юм бол одоо дүүрч чадвар те. Яаралтай шийдэх асуудал юм уу? Аваар усалч юм уу? Янз бүрийн болсон бол одоо дарга зэрэг рүүгээ залгалгүй л явах. Гэхдээ уучлаарай. Таны тав тухыг алдуулсан бол уучлаарай гэж яагаад би танд хэлэхгүй болохгүй юм асуудал гарлаа л гэж ингэж л ярина. Заавал уучлалт байх хэрэгтэй гэж. Европуудын би нэг айгүй гоё санагддаг шүү дээ. Одоо ингээл ямарваа нэг уулзалт муулсалт ямарваа нэг хүнтэй дарга зэрэгтэй ч юм уу найз нөхдөөгөө ч юм уу уулзах гал ингээл цаг тохирсон бол заавал тэр цагтаа л очдог. Урьдчилт цагийг бол янзын тохируулж чаддаг. Хол бол
одоо автобусаар явбал төдөн цаг явна, метрогоор явбал төдөн цаг явна гэдгийг сайн тооцоолсон байдаг. А юмыг яаж мэдхүү 5-10 минут хоцрохоор болвол 30 минут хоцрохоор болвол заавалчгүй тэр тухайгаа мэддэг. SMS бичдэг. Уучлаарай, би 5-10 минут хоцрох нь байна шүү. Уучлаарай, би 30 минут хоцрох нь байна шүү гэх асуудлыг ярьдаг шүү. Энийг бол бид нар үнэхээр суралцах хэрэгтэй. Одоо Монголд ингээд хараад байхад чинь хүнтэй тохироод ингээ уулзах гэхлээр ерөөсөө за би тэгж жагаад нэг очино тодорхой биш. Хизээ очих гээд байгаа, хизээ уулзах гээд байгаа, үдээс өмнө юм үдээс хойш уулзах гээд байгаа юм мэдгүй. Тэгээд цаг хүлээлгэн 2 цаг хүлээлгэн. За тэгээд нэг юм уулзах юм бол өстө төвжрэлтэй тэглээ. Улаанбаатар хот төвжрээд замгүй удаж байгаа шүү дээ. Тэгэхэд тэр төвжрлийг яагаад тооцохгүй байдгийн бол гэж би гайхдаг л та. 1-2 цагийн төвжрлийг тооцсон хүн бол нэг цаг төвжирдэг юм уу 2 цаг төвжирдэг бол тэр тооцоогоод хийжээж 1 цагийн өмнө 2 цагийн өмнө гэрээсээ гарах хэрэгтэй үстэй. Тэгэхээр энэ занг бол бид нар бас их суралцмаар байгаа европчуудаас тийм ээ. Нэг анх очингуудаа ер нь манай монголчууд мандч тэгдэг шүү дээ. Европт очихоор нэг л европчууд хүүтэн хүмүүс шиг мэдрэгддэг. Аюу хүндий. Амар хүндий. Гэтэл тэр хүндэтгэлийг бол юу гэж ойлгуулж байна гэхээр ерөөсөө зай барьж хүндэтгэлээ зай барьж илэрхийлдэг соёл гэж үздэг гинэ. Даал мөрийн алгадаал юм л бол камарад гэхэд ингээд ах бол нэг тийм сонирм биш. Тэрт бол нэг тийм дуртай биш. Өнөөдөр чиний өөдөөс хараад инээжсэн ч цаашаа нэг алхам холдоход л инээд нь байхгүй болдог. Тийм л бас. Сайн уу гэж инээжсэн болохоор нүүрний хувирал дор байхгүй болчихсон та нар анзаардаг бах тий. Тэгэл байхгүй. Цааш үргэлжлэхгүй. Нэг ясандаа тэдний хүн бүрийн өөрийн ертөнцтэй хинч зөвшөөрлгүй тэр хүний ертөнц рүү орох ирэхгүй гэж үздэг. Тоя моя гэд одоо даанд ялангуяа олон жил одоо өөр хүүхдүүд Чехэд өсөж байгаа хүүхдүүд, Европт өсөж байгаа хүүхдүүд бол энэ миний юмд та яагаад төрж байгаа гэсэн асуулгаар нээжийнхээ аавынхаа энэ цүнх мөнх рүү хамаагүй орохгүй. Хувийн орон зай чи та яагаад миний юмд төрж байгаа гэсэн асуулт яриг тэд нар чи багасаа тэгээ сурчдаг шүү дээ. Монголчууд маань сонир санагддаг зүйл гэвэл мэдлэгтэй нэмсэглэхгүй байх юм уу? Энэсэн ч дороо нүүрний хувирал үүсгээд сая бас хэллээ тий. Тэр бол бидэрт бол монголчууд маань бол нэг тийм үнэхээр нэг тийм хүүтэн хүндий санагдах юм зөндөө гардаг шин. Бас нэг сонин анх очингуудаа мөнгө аюуш тийм шидэж өгöd байгаа юм шиг санагддаг гэсэн надад. Тий. Уурлаад байгаа ч юм уу. Эсвэл одоо арьс өнгөөр ялхарлан үзэж гин гэж бүрхтэл би биш гэж боддог л байсан. Аюу тийм дээрэнгүй юм шиг санагддаг гэсэн. Ингээд улаан цай шидэл тий. Гар дээр өгчих болно да. Хүн чи эсвэл зүгээр нэг бүр нэг актер инээдгүй маа гэхэд заамаа гэдэг ингээ хариулт өгч болно да. Тэ нэг худалдаа авалт хийхэд ихгүй шүү дээ. Гэтэл тэд нар энэ нь доромжлол бол огтхонч биш. Зүгээр л хэд дотн байхаас зайлсхийдэг л бас л нэг соёлын нэг гинэ. Дараа нь тэгээд тассан л та. Тэр шидэж яг сүлд ач холбогдол өгөө болсон. Манайхан бол хийцэгчдэг дүү шүү дээ. Бүр эсрэгээр монголчууд маань юм өгдөг хүндийг маш сайхан хүндэтгэлтэй хандаж өгдөг. Хоёр гараараа за ингээл те хүнд бэлэг өгтөө амар сайхан нэмсгэлээд яг сэтгэлээс өгч байгаа илэрхийлэлээ бол аюул сайхан хэлж өгдөг. Нэг мөнгө хариулж өгдөг ч гэсэн одоо энэ CU-гээсэр ингээл JS-эр ингээл явхад чинь одоо бүр ямарваа нэг юм худалдаж авахд толооны маань ингээд бүр хоёр гардаж ингэж өгдөг. Тим соёл дэлгэрүүлж байдаг юм билээ тэр. Надад бас зүгээр л санагдсан. Хүүхэдтэйгээ хүртэл зай барьж харцдаг. Тэгдэг тийм ээ. Багаас нь чи өөрөө бие даасан хүн гэж өсөгдөг. Өөрийн шийдвэр нь өөрийн орон зай амьдрах чадварт суралцдаг гэсэн үг. Хэтэрхий их хүүхдүүдтэй зуралддаг бол монголчууд бол хэтэрхий их зуралддаг. Энэ бол яг үнэн шүү дээ. Юм болгонд нь хошоод өрөх гэлээдэг гэсэн. Юм болгоны заал, өмсөх хувцсын заал, идэж уухын заал чи тэгэл ерөөсө нөгөө өөртөө баг байхдаа ямар байсан яг тэрншгэ байх гал эсвэл яг аав ээжийн хэлснээр яг тэр хүүхдээ байх гал ингээл зүтгэл ингээл жишээл дайраал загнаал те хөөд тугаалж одоо сүултээ тэр нь конфликт болол те аав ээж үр хүүхдүүдийн дунд зөрчил үүсэж эхэлдэг. Тэгэхээр
Нөгөө би дааж чадаагүй нөгөө аав ээжээсээ айцсан хүүхд чинь сүүлдээ би даах чадваргүй болоод ямарваа нэг шийдэл гаргах гэхлээр за ээж одоо бас юу гэх вэ? За аав юу гэж хэлэх вэ? За нэг тийм тэмцээнд оролцох юмсан явуулах болоогүй болов тийм зугаалганд би нэг найзуудтайгаа явахсан зөвшөөрөх болоогүй болов гэл ингээд эхэлдэг гэж. Хитрхи тийм хошууд үрсэн, хитрхи тийм зууралсан тийм амьдрал ерөөсөө одоо манай монголчууд амьдрал Европ амьдралаас эрсдэс өөр харагддаг. Шал өөр харагддаг шүү дээ. Баг багт нь бид нар үр хүүхдэд өсөх гэж яаж бас хөрхөн чармаажиж эрүүл сарвал өсгдөг. Өсөгчөөд байхад дараа нөгөө хүүхдүүдтэй үр хүүхдүүдэд авцраал ээж аав дээр авчирч хаяал нөгөө энэ өвөнөр нөгөө ач зэмэр дээр ингээл хөлсөө гожуулаад ингээл нөгөө зууралцсан амьдрал нь хэвээрээ. Яагаад эцэг эхчүүд нь нөгөө үр хүүхдүүдэд өөрсдөө өсөхгүй байгаа нь тий Европт бол тийм харагддаг шүү дээ. Хаяал нэг эмээ өвөнд зочилж очин. За тэгээ бүр зөвшөөрөл авч зочилж очин шүү дээ. Зөвшөөрөл аваагүй бол оруулахгүй ч байх. Наад захын асуудал. Үүдэнд нь хашааныхаа наанцхан ярьж жагаад яваад өгч байгаа би амьдралыг харж л байсан. Гайхаж л байсан. Эхнэр нөхрөд тусдаа мөнгө тооцоолдог нь аягүй сонирн байсан. Эхнэр нөхрүүд бүр анх очиод би чинь Будецкад Барцовын тойрогтын нэг бид тэднийг тосгонд машины өрүүл ойдог гэсэн байхгүй. Тэгэхэд чинь бүр аваа нөхөр хоёр ингээд пиа уугаа сууж яхад бид хоёрыг одоо бүжи өдөртөө ингээд цуг сууж яхад чинь нөхрийнхэн тамхи ширээн дээр байж гин нөхрийн тамхи дууссан байхгүй. Тэгэхэд эхнэрийн тамхи нь хажууд нь байж л байгаа шүү дээ. Кофе нь байж л байгаа. Тэгэхэд эхнэрийнхээ тамхинаас авахгүй байгаа шүү дээ. Гүйж очиод өөрөө тэр нөхөр нь очиод өөрөө шин тамхи аваад хажуудаа тавиад гарахтаа тусдаа тооцоогоо хийгээд гарч ирсэн гэ. Гайхчил байлаа бас. Бид нар бол али авид иргээд ихтэрхээ тамхинаас авал шүрхэл байсан багт. Энэ бол бас л европчуудын бас нэг соёл гэх үү юу гэх үү те тэдний маань одоо ёс заншил юм уу та эдний. Санхүүгийн бие даасан нөхцөл хувийн орон зай маш чухал. Тийм болохоор хайр сэтгэлгүйдээ биш эсэргээрээ бие биедээ дарамт болохгүй хичээдэг тэр нь соёл юм гэж. Яг үнэн шүү. Яг үнэндээ. Яг үнэн баггүй. Монголд бол нэг гэр бүл юм чинь гээл ойлголт маш их хүчтэй байдаг. Хитрхи одоо чи манай гэрийг чи үр хүүхдээ чи эхнэрээ гээл те. Тэгэхэд чинь эдгээр эхнэр нөхөр хоёр хүртэл тусдаа тооцоотой байж байгаа. Маш түгээмэл бэл асуудал Европт бол. Гэхдээ зөвхөн нэг гадагшаа гараад ороод ирэхин хооронд л одоо эхнэрээс 80 юм болж зөвшөөрөл авч иж орж гардаг үсттэй. Монголчуудыг харж байхад тийм ээ. За манайхан ч нөгөө нэг гарч ороод хашгирчсан тал бас байдаг л байх л та бас хаана. Тэгэхэд чехүүдийг би харж байхад тест одоо тэр тэнгис рестораныг ажиллуулж байгаа. Тэгээд зүгээр ч холбоотонд ингээл пиа уугаал ингээл гарахт л ерөөс яаж цогцсон байсан тооцоогоо хичээл гардаг. Тэгэхэд манайх яадаг байсан. За дараа төлчих. Цалин буухлаар төлчих. Эсвэл сотуугаад алимдуулаад аюул гарна да. А зарим ч яг тэгээ яс төлчөөр гараад. Бүгдээрээ тийм биш л дээ. За тэгээ нэг жоохон балгачих юм бол нохоо хата чи би өстө нэг гүлэг болгоно амтан болгоно гэдэг нэг элвчин арга хөвжөд эхэлнэ. Тэгэхэд чехүүд яаж ч муудалцсан байсан би энэ тэгээ зодтолдохгүй шүү. Одоо бол яг чехэд янз бүрийн зодоо модоо энэ тийм юм болж энэ муу сайн юм их л дуулдаж байна. Голцвол гадаадын иргэд буюу эсвэл илүү цуглицууд л тийм асуудал гаргадаг. Үнэн шүү дээ. Байрны тооцоонд манай нэг найзын манай охин маань одоо ингээд байранда засвар хийж байгаа маа. Одоо манад ингээд 2 сар ингээд амьдрах юм байгаа. Тэгээд манай тооцоонд одоо энэ охин маань нэг өрөөгөө сулж өгөхөөс тэгэл тэр байрны өрөөнийхөө мөнгөийг төлөнд үсгэж ингэж ярьж байхад би бас анх очичоод бас гайхчихлаа байдаг гэсэн. Тий. Би бол охиноос хүүхдүүдээс мөнгө авахгүй л гэж бодсон доо тий. Тий. Тэгэхэд чинь тог усныхаа мөнгийг төлнө. Байрныхаа квадрат метрийн мөнгийг тэр охин болвол төлнө. Би тэгээ дараа нь хараа асууж байхад төлөлгүй яах вэ? 18 нас хүрсэн бол тэр хүүхэд бие даасан учраас тэр хүүхэд ажил хийж л байгаа бол байрныхаа мөнгийг, тог усныхаа мөнгийг ээж аавындаа амьдарч байгаа ч гэсэн төлөх ёстой гэсэн юм ярьчихсан. Би зөв байна гэж бодчихсон. За цаг барих асуудал бол ёстой үнэхээр гоё хийдэг. Бест.
За цаг барихыг бол маш том хүндлэл амжихгүй бол урьдчилж мэдээлэх гэд би түрүүн хэлсэн. За тэгээд маш их эрт ажил төрлөө эхэлж байна. Тэгээд эрт тарж. Эрт эхэлж байгаа юм чи эрт тарах шүү дээ. 5 6 гэхэд чинь л одоо метро автобус нучин тэгэл дүүрээд л ингээ ажилчид нь ажил руугаа яваал ингээл хөдөө эхэлж байгаа шүү дээ. Тэгэхэд манай Монголд ингээ харж байхад 9-10 гэх дэлгүүрүүд нь онгоохгүй ингээ жоохон орой арай жоохон эртлэн онгойлгож юмар санагддаг л та надад бол. Тий. Европчуудын зам чанар олон зуун жилийн түүхтэй шашин, эдийн засаг, хувьсгалтай маш их холбоотой байдаг юм байна. Гэгэрлийн үе гэж нэг байсан байна. Хүн өөрөө бодох эрхтэй, хувь хүний эрх чөлөө хүчтэй болсон үе гэгэрлийн үе. Индустриал революцийн гэдэг нь одоо хувьсгалын үеэр, индустриал одоо шинжлэх ухааны хөгжлийн үеэр хүмүүс тосгоноос маш ихээр нүүж хот руу нүүж ирж исэн. Гэр бүлээсээ тусдаа амьдрах нэг хэсэг амьдрал маш их байсан. Ингэснээр хүн өөрөө бие дааж хөдөлмөрөөр амьдрах ойлголт маш хүчтэй Европт нөлөөлсөн гинэ. Тэгээ гуравт нь протестант шашны нөлөө маш их байсан. Өөрөө хөдөлмөрлөж, өөрөө хариуцлага өргөх ёстой гэсэн ёс суртахуун Европын хойд хэсэгт маш хүчтэй хөгжсөн гэдэг юм байна. Ингээд хараад байхад яг нь европчууд ингээд анзаараад байхад эдгээр чинь аягүй тийм сул тал бас их байдаг. Даа ялангуяа настай хүн нас явах тусам аягүй ганцаарддаг шүү дээ. Монголд бол эсрэгээр шүү дээ. Манай Монгол гөгчүүл маань ингээд үр хачнаар нь тойроод бужигнаал инээлтэл ханиалгаал бүх ингээд цухтай байх нь байгаал ер нь бол тийм ганцаардал одоо Монголд маань ингээд настай улсуудын юм гой бүжгийн клубуд зөндөө ажилтдаг байх жишээтэй, амралт цэвэрлийн газар маш их байх жишээтэй. Ер нь ганцаардал гэдэг юм бол том бага юм уу гэж санагддаг. Монголд бол ер нь настай хүмүүс бол Европын настангуудыг бол Европын настангууд ч одоо тэр асрахын газартаа эдэр байж байгаа нэг хөрөдмөр цонхоор хараад хин над дээр миний хүүхд хизээ ирэх бол гэд хараад бодлого тэгээд л сууж байгаа нь үнэхээр өргөмөр. Жохон нас нь яваад ирэхлээр тэгэл хүүхдүүд нь тусдаа байранда байцгаах гал нөгөө настангуудаа асрахын газар руу явуулцдаг. Тэгэл тэндээ тэгэл тэр хүн хөтлөл байцгаад юм шиг. Тэр нь үнэхээр өргөмөр санагддаг. За гэр бүлийн холбоос өшөө маш их сулрах талтай. Хитрхийн нөгөө нэг би ч гэсэн хувь хүн гэл эхнэр нөхөр хоёр ингээл тусдаа үзэл бодол таарахгүй л тэгээ салаа явчихна. Асуудалгүй. Нэг хэрэлдээд л нэг тийм за яг өмч хөрөнгөө таслан тэгэл нэг хэрэлдээ зуралдаал эргэж нөгөө экстэйгээ зуралдаал тийм заваа юм бол барагтаа байдгүй юм л гэж санагддаг надад бол. Тийм болохоор эдгээр ерөнхийдөө гэр бүл салалт бол аюу их байдаг. Их юм шиг санагддаг. Харилцаа хэд албан ёсны болох хандлагатай. Одоо ажил дээр ч гэсэн анзаарч байхад ер нь нэг албан ёсны тийм ярианаас цаашгүй. Нөхөрлөх одоо нэг хамт олон нөхөрлөх ч юм уу тийм асуудал тухайн үед ажил дээр нөхөрлж байгаа мэт боловч тэгээ ажлаасаа гараад биевнийгээ танихгүй болох жишээтэй баг тийм л байдаг. Тэр ажлаас салгачвал эргээд тэр хүнтэй тааралдахад мэдлэхгүй шүү дээ баг тавал. Тийм хандлага байд. Монголчууд бол тэгэхгүй дээ. Өө чи сайн чи одоо хаана ажил хийж байна? Яаж энэ сайн сайхан юу гэл ингээл бид нар чинь тэр талдаа бол аюу сүрхэн шүү дээ. Давуу тал нь гэвэл европчуудын давуу тал нь бол ер нь стресс айгүй багтай. Хит нөгөөний хүний тухай бодоол те өөрөө өөрийгөө л хичээж явахаас биш хитрхи нөгөө хүний орон зайруу хүмүүсийг хитрхи бодоол хүмүүсийг шүүмжлээл ингэж явдаг тийм хандлага байхгүй шүү дээ. Барагт. Яг нь шүүмжилтний хов ярьдаг нь байдаг л да. Гэхдээ ерөнхий Европ даяараа бол ер нь стресс айгүй тэр талдаа айгүй багтай санагдав. Хүний сонголт дээр аягүй давуу тал нь респект хийх аягүй сайн талтай. Хүндэтгэлдэг гэсэн. Хүний бодол за чиний бодол чамд л зөв. Окей. Би чиний бодол респект хий, тий? Амьдрах илүү системтэй, өөр хүнд найдахгүй амьдралтай. Тэр хүн өөрийнхөө л амьдралыг өөрөө л хариуцна. Хизээч тэр төр засагт юм уу? Найз нөхөд юм уу? Аав ээжтэй хизээч найдахгүй. Даа ялангуяа аав ээжтэй найдахгүй. Өөрийнхөө л амьдралыг өөрөө аваад явна. Бидэрт европчуудаас сурах юм аягүй их шүү дээ. За тэгээд энэ дэр далимт нь хэлэхэд Европод нэгэндээ л очисон болвол
дөнгөж очичоод ажилдаа ороочгүй байгаад яан карт аваачгүй байгаад янз бүрийн зөвшөөрөл аваагүй байж байгаа мөртлөө арх дарсны асуудал гаргаад нөгөө ууж идсэн монголчууд маань бол чанга орилолтоо бие бинийгээ зодод нүдэл одоо ийм асуудал бол одоо Европт бол байж болшгүй хизэж байж болохгүй асуудал юм. Чи хүний нутагт 5 төгрөгөөс илүү Монголоос илүү цалин авч Монголоос илүү сайхан амьдрах гэж Монголын асуудлыг шийдэх гэж очсон болохоос биш шоудах гэж бие бинийг элдвэр хэлж арх дар суух гэж очоогүй л байх. Анх очсон зорилгоо хүн ер нь мартахгүй байх хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ. Тэгээд бид нар одоо энэ европчуудаас сурах юм нь бас сурмаар л шүү дээ. Тэгээд бие бинийг хүндэтгдэг, респект зай барьдаг. Таалагдахгүй заавал тэр хүнтэй зуралдаал, тэр хүнийг муулаад ингээл яваад байх шаардлагагүй шүү дээ. Өөрийгөө л хичээ гэдэг үг надад л айгүй зүгээр санагддаг. Өөртөө л хичээгээд явбал болно шүү дээ. Айдуутай, тайван, нэг ойрлож бахирсан ч юм уу, эсвэл автобусанд чанга гараал, эсвэл автобусанд одоо энэ Монголд бол айлангуу автобусанд ингээл айгүй чанга уцаар ярих юм аа. Одоо сүүлийн үе тань аргаагүй болчлаа. Анх нойлд намайг ирж хахад бол ёо ёстомор зүгээр нэг дуу сонсоод ингэж хөвчээр дуугаа явахад л энэ тэндээс ингээл чанга уцаар яриад байх юм билээ. Тэгээд ганцаараа тэр автобусын дотор байгаа юм шиг тэгж загнадаг. Яг тэр зангаараа л тэр Европт очиж юм шиг байна. Автобусанд ингээл багч ажиллах юм уу эсвэл бие бинтийг айгүй чангаараа л инээлтэл тий. Тэр зан бол ерөөсөө хэрэгж гаргаж болохгүй санагддаг. Бид нар хүний нутагт тэр чинь айгүй содон. За тэгэл нөгөө европчууд чинь энэ нэг Азийн нутаг зайлаасаа манай Монгол Чехээс биш Европоос зайлаасаа Чехээс зайлаасаа нутг руугаа яваасаа гэдэг хандлагыг илүү одоо тэр үзий ядалтыг төрүүлдэг байхгүй. Дэлгүүр дотор өөр хүүхдээ хамаагүй ирж ирсэн гүйлгээл тэгж бас тийм бие бинийгээ бид нар өстэй айгүй чанга дууддаг гэж манай нэг чех ярьж байсан. Монголчууд ер нь ингээд ярьж байгаа нь ха гэдэг айгүй тийм яг хэрэг зүгээр ярьж байгаа нэг юм хэрэлдэж байгаа юм шиг нэг сони ярьдаг ч тэгээд айгүй нэгсэн. Тэгээд та нар ер нь их дуу чангатаа болсон юм а гэж ярьж байсан. Үнэш заас. Тийм учраас жоохон дуугаа айдуу. Тэ. За тэгээд орой 10 цагаас хойш бол ерөөсөн намжим. За энэ өстө нэг германы хэл рүү гараад би тэд машинтад авчихсан чи ерөөсөн нэг тосон бүр нэг ч хүн байхгүй нэг зам асуусан чи. Тэр чинь хэдэн жил өмнө шүү дээ. Энэ одоо бүр тосгоноороо нүгэ явчихл гэж арайчтай өстө дээрээ дөнгөж 10 30 12 болж байлаа 30 болж байлаа. Нэг ч хүн гудамжинд явж байгаа харагдав. Бүгд намжим тэгжэл амьдэрдэг болсон. Тэгээ одоо ч одоо бүр герман гэмээр халагламаар л болж байна дөө. Миграшны асуудал айгуу чанга тэгэл 9 шидийн юмнууд очицсан одоо тэгэл дураараа дургаад л одоо тэр Францад тэр Эфлийн самхангийн наан одоо сая юу болгож байна ёо. Зарим нь бүр тэгж ярьж ийн гэж ярьдаг бүр бид нар Гитлерээс хурдан Европыг эзэлж чадлаа гэж сохтуу. Одоо аль үндэстний мэдэхгүй тэгээд тэр рейл нь явж ийл шүү. Тэгж орилж байгаа шүү. Тэнийг огнод. Зүгээр нэг харин харьцангуй манай монголчууд маань харин тэдний тэр Францад Германд байгаа тэр цагаачдыг бодвол цалингаа аавна, татвараа төлнө, өр хүүхдээ сургуульд явуулна. Намж юм байдаг шүү. Их өндөр эрсдэлтэй одоо тэр гадаад иргэдийн тоонд бол Монгол орн байдгүй юм байл тэр нэг авууштай. Гэхдээ ганц хоёр нэг талчгансан юмнууд бол нэг дотор байран заавал байх юм аа. Тэрийгэл одоо тэр хүн өөрөө хичээгээд одоо хүчнээ ажил төрөл хийгээд ядраад дотор байрандаа ирээд сайхан амрах гэтэл хажууд нь түчгнээд бичгнээл за тэгээ маргаал эсвэл аваа нөхөр хоёроо маавранда маргаал эсвэл нэг хоёр нэг талчгансан юм гүйж очиж пиавгаа тэрэндээ согтчолж ялжал гээл ингээл ахлаар чинь нөгөө 12 цаг нөгөө шүүн ажиллаж байгаа улсууд манай ямар хэцүү байгаа вэ? За тэгээд Европчууд маань бидний ямар дургу байгаа вэ? Угаасаа байрны эзэдийн талчгансан юмнуудыг тэгэл байрнаас хөөчдөг шүү дээ. Одоо орон сууц олдохгүй байр олдохгүй байхад бол энийг бол маш сайн бодох хэрэгтэй байхгүй. Дараа чинь дахиад айтайхан байр олдлоо л хэцүү байх болно. Чи хин нэг царай алдаал явна шүү. Үнэхээр Европод очиод үнэхээр ажил хийгээд амьдралаа сайжруулахгүй бол битээ яваач гэж би хэлэх гээд. Тиймэрхүү талчгансан юмнууд зүгээр мөрөөрөө явж байгаа юмнуудад гай болж тийш очиж бол хэрэггүй. Европчуудаа хүндлээд чамд ажил олгоод чамайг байранд байлгаад чиний амьдралд чинь 5-10 цаас нэмэр болгоод
газар нутгийн буруу бол энд байхгүй шүү дээ. Тий. Чехүүд чинь ер нь бидрэл дальчмахгүй бол тэд нар төрүүлж бидрийг ад үзэх юм уу? Бид төрүүлж бидрийг элдвэр загнах гэм асуудал бараг байдгүй шүү дээ. Бидрийг анх очиж хахад бол бүрж байгаагүй. Дандаа хичнээн гой тогтчуулаад хөргөж тавьж өгөөл хичнээн гой орд ирд засч өгөөл бүр гуцмас цоо шин юм ингээл тогтчуулаад сарын дотор байхгүй нөгөө шкафын нэвдэл хайцсан нөгөө жорлонгийн суул турын нэвдэл хайцсан ингээл дороож мороожийн хумяал хайцсан одоо тийм заван байдалтай байлгадаг байсан ш. Намайг ч байж хаад ажилласан тийм асуудал. Бүгдээрээ тийм биш шүү дээ. Тийм дотор чинь нэг ганц хоёр тийм юм байдаг. Тэгэхээр хэдүүлээ бас хүний нутагт байгаа юм чинь одоо тэрний хүү ирчээд манай Европод ирчээд ингээд тэнэглээд юм гэхгүй шүү дээ. Нэг Монгол ирчээд энэ монголчууд тэнийг юм аа л гэж ярихаас биш чиний нэрийг чиглэж мэдэхгүй аав ичийн чиглэж мэдэхгүй шүү дээ. Улсынхаа нэрийг дуудуулаад явдаг байхгүй бид нар хамгийн гол. Тэгэхээр хэдүүлээ бас болж л өгөөл европчуудаас сурах юм сураад айдуу тайван даруухан биевинээ хүндэлсэн гадаад хүмүүсээ бас хүндэлсэн респект хийсэн хувийн орон зай руу хитрхи битгий ороорой. Монголчууд руугаа ч гэсэн хувийн орон зай гэдэг чинь хүн болгонд байх ёстой асуудал шүү. Тий. Наад захын жишээ гэж байна. Монголчууд аяг их бидний цалин их асуух юм аа. Хэзээ чехүүд биевиндээ цалингаа минийх төдөд гэж бараг ярьдгүй. Угаасаа цалин нууцлах хэрэгтэй байдаг шүү биевийнхээ цалин. Тэг чи давсан гэж монголчууд биевинээс минийх 5 короноор бага авчиж яах тэр 5 короноор бага авдаг ингээл за ингээл зарах шүү гэж явж өгөнд. Тиймэрхүү асуудал гардаг те. За тэгээд хэдүүлээ усын уул усын догно. Тэ Чех орн ч бас өчнөө олон монголчуудыг амьдралыг сайжруулад үр хүүхдүүдийн сургаад ингээд байж байгаа их бил талархаж явдаг шүү дээ Чех орондоо. Тэ. Хичнээн тэрний буйнаар бид нар цалингаа аваад хичнээн их валютыг одоо валютын урсгалыг хичнээн их каргог Монгол руугаа явуулж байгаа шүү дээ. Бид нар талархаж л байх. Талархах ёстой юм байгаа шүү дээ. Тий. За энэ тухай хэдүүлээ ярилцлаа. Тэгээд яг нэг тунгаан үсттэй. Тий. Дараагийн лайв хүртэл баяр таа.